Сайн байцгаана уу үзэгчдээ. За Talk Trap нэвтрүүлгийн маань шинэ дугаар та бүхэнд хүрч байна. За энэ удаагийн маань дугаараар артист Сэгс цагаан богд ирсэн байна. За өдрийн төргий. Өдрийн. За өөрийгөө манад үзэгчдэд тавчхан танилцуулаач. Намайг Гантлаг гэдэг. Тэгээд философч англиний орчуулагч мэргэжилтэй. Тэгээд одоо Фарод англиний багш байдаг. Тийм л юм байна да. За Сэгс цагаан богд гэдэг нэр бусад артистуудаас одоо айгүй содон байгаа байхгүй юу? Тэгээ яагаад заавал ийм нэр болсон бэ? Айгүй сонирхолтой. Сэгс цагаан богд гэдэг яг хуучин нам хүмүүс бендер гэж дууддаг гэсэн байхгүй юу? Бүжгэлдэг байхад. Тэгээ бендер гэхээр нэг тийм оригинал нэм биш. Одоо юу гэдэг Futurama гэдэг хүүхдийн киноны баатрын нэр байсан байхгүй юу? Тэгээ гантлаг гэдэг нэртэй айгүй олон байх гэдэг. Opposite төрөл гантлаг байгаад байдаг шүү дээ. Тэгвэл манай хамтлагийн бөмбөрчин зүгээр чамд тийм юу артист нэр хэрэгтэй мэн гэж зүгээр тоглоомор Сэгс цагаан богд гэдэг. Тэг би ихэндээ за яах юм бэ наа чинь юу нэр байна гэж бодлоо. Тэгэл окей яах юм гэсэн чи тэгээд сүүлдээ жижиг нэг хийгээд үцэхгүй. Тэгээд инстаграмаа зүгээр Сэгс цагаан богд болгоцсон байсан. Тэгж байгаа л рэп хийж эхлэв. Тэгэл окей за инстаграмны нэрийг уусаа Сэгс цагаан богд юм чи Сэгс цагаан богд дээр явчихъя гэл. Тэгэл тэр чигтээ Сэгс цагаан богд. Зүгээр randomly манай хамтлагийн гишүүгөл тэгэл авцсан нэр. Нэрэндээ тасгал жоох хэцээсэн үгүй юу? Эхэндээ жоохон. Тэгээ одоо бол зүгээр. За ямар нэг production тариалал. Яа. Сайхан шин дугаар гаргасан юм шүү дээ. Тэгээд Ирүүл хоол хүн сэт хүнтэй минь дус мэд хүнд тус бол хүний хэлсэн үг чамд хүнд тус бол амьдрал бол усгал yin yang урсгал Өнөөдөр Монголд хамгийн их зүйл Эминсан Ламбард эндээс бид нэг зүйлийг ажиглаж болно монголчууд нэг бол өртөө нэг бол өвчтэй гэсэн өглөө босоод дэлгэснээсээ холтно угаадгын өрөөнд өөрийгөө толтно дууныхаа талаар ярьж өгөөч төхөө. Шин дуу нэг юм басан Тэмүүлэн Вав гэдэг нэг залуу байт юм аа. Продюс хийдэг хин одоо сайн мэдгээр бол нөгөө хиний энеминий амархан гэдэг байдаг шүү дээ. Тэрийг продюс хийжсэн залуу байхгүй. Тэгээ манай Neon гэдэг бас манай найз продюсер надад хэлээд энэ Тэмүүлэн Вав гэдэг залуу байна. Чамтай хөгжмөө гэсэн. Тэгээд нэг юм жоох юм удаан нэг юм хэцүү ай. Тэгээд Тэмүүлэн за чийл өгүүлж чадах юм шиг байна нэмэрхүү ай энэ дэргээд надад явуулахгүй. Тэгэл би зөвөр бодоод окей. Нэг иймэрхүү одоо би угаасаа толгой дотор юу бодож байгааг л үлдчихдэг байхгүй юу. Тэгээ тэрэн дээр гарч байгаа дууны үг бол нэг амар хүмүүст ингээд та нар ийм баймаа гэдэг байгаа юм биш зүгээр л өөрийгөө тийм байлгах гэж байгаа байхгүй юу. Чи өөрөө эрүүл хоол хүнс идэх хэрэгтэй, хүнтэй минь тус мэдэх хэрэгтэй те. Хүн тус болох хэрэгтэй. Тэр шиг амар та нар ингэдэг гэдэг юм байхгүй. Тэглээч угаасаа би нэг амар ингээд нийгмийг өөрчилж чадахгүй шүү дээ. Тэгээ хамгийн гол юм чи юу гэхээр зүгээр би өөрийгөө л өөрчилж чадна. Тэгээ нийгмийн сайжруулах ганц одоо гарцсан би өөрийгөө өөрчлөх хөгжүүлэх тэгэл яг тэр дуунаас зарим хүмүүс нь бас яг бас ном айлдж юм ч юм уу те ингээл хүмүүст юм хэрэгтэй мэж тэгж сонсож авч байгаа хүмүүс бол сайн л өстэй. Тэг яг тэр сүүлийн дуу бол зөвөр өөртөө зөвөр тийм байгаа ч зөвөр өөрийн толгой дотор болж байгаа юмнуудаа л гаргачихсан зөвөр. Айгу өвөрмөц дуу болсон юм шиг санагцсан. Дараагийн цомгоо хийж гаргах вэ? Цомог одоо дараагийн цомог яг төлөв байдгүй маа шин би юу гэдэг юм за ингээл ийм цомог гаргана ийм юм гаргана гэсэн байхгүй штэ. Зүгээр л ингээл явж байгаа л одоо бол нэг бодхиотой прожектуудаа хийх байх. Эхлээд тэгээд cozy/plot гэдэг юу хармаа харгас бичрэхлийн бас продюсер залаагаа. Тэгээд cozy-тэй бас ганц өөр юм хийж байгаа. Хүмүүстэй бас дуусгаагүй прожектууд байгаа. Тэгэхээр цомог гаргая гэж бодоод бодохгүй байна. Ямар ч байсан юмнуудаа бол тасралтгүй хийн тэр бол ойлгомжтой. Тэгээ тэр дундаас харин цомог нь бүрдэж магадгүй. Тэр ш яг ийм цомог гаргана. Арман битэр ч анх цомог гарахтаа тэгээ өвчтэй зүгээр л. Окей хоёлаа нэг өдрийн дотор хийцэн дуунууд тахгүй тэр чинь. Тэгэл тэднийг нийлээ хоёлаа нэг юм EP болгох чигээ болгосон. Тэр ш одоо бол цомог энэ гаргана гэж бодохгүй. Нэг уран бүтээл дээр юу нэг хурдан ажилтдаг гэж болгож байна тийм. Тийм. Уддаггүй нэг уран бүтээл яг хүн бит нь бэлэн байх юм бол тэр өдрөө л дуусах шүү дээ. 2 цаг магч. Production post production буюу тэр дараа нь нөгөө нэг продюсер нь mix mastering хийгээд вокал энтер яаж янзлах нь л удна. Тэр жишээ нэг бит хүрээд ирлээ надад таалагдчихвал тэр дороо цагийн дотор 2 цагийн дотор л тийм удна гэсэн бол байх. Дууныхаа ер нь үг аяг ер нь юунаас сэтэл авч хийдэг вэ?
Дууны аянууд бол яг тусдаа продакшнууд өөрсдөө продюсерууд ингэ хийчихнэ. Хэрэв би өөрөө хийх гэж байгаа бол өөрөө тэгэл нухад сууж байгаа л тэгэл хэд өдөр суун эсвэл нэг өдөр суугаал нэг юу гэж байхгүй ш надаа. Сэтэл авдаг юм гэж л байхгүй. Амар ингээл онгод ордог юм байхгүй уусаа. Онгод гэж үчи. Тэгээд зүгээр хөгжим сонсч явж байгаа. Тэгээд хөгжим сонсч явж явах замд ингээ раймад ороод ирдэг байхгүй. Тэгэл окей за ингэж үглэх юм байна маян дээр ингэх юм. Тэгээд тэрийг тэмдэглэж аавна. Заримдаа бол ихэнхдээ зүгээр фристайл хийчихдэг. Миний тэр гэдэг дуун дээр жишээ нь хараалт цөөлөг үрийг үрхэн үнэ, үүр цайхан үнэ тэр мөр зүгээр фристайл шүү дээ. Аяа сонслоо, орж ирлээ шууд үгэллээ. Тэгээд надад толгоос гарч байгаа юм тийм байхгүй. Ямар хөгжим сонсдог вэ? Ямар урсгал вэ? Ер нь бүгдийг сонсдог. Сүүл жаз хөргөн сонсоо та. Тэгээд ер нь бол хипхоп сонсдог л да тэр чигтэн. Хүмүүсийн ярьдаг нэг old school-ээс бүр одоо new school хүртэл тэгэл багцлаад ер нь хипхоп бүх артистуудыг сонсно. Жаз сонсно, заримдаа pop сонсно. Электроник хөгжим ч сонсно шүү дээ. Ер нь тэгэл байж л бүгдийг сонсно да. Хвчлэн ихтэй хипхоп сонсдог. Философч мэрэгжилтэй гэсэн шүү дээ тий. Тэгээ яагаад одоо рэп хийх болсон юм? Яг рэп хийхийг бол тэгэл рэп хий гэж бодоод анх бол яг рэп айгу сонирхолтой багасаа сонсдог. Тэгээ жилийн өмнөөс манай хамтлагийнхан жил 3-4 сарын өмнөөс манай хамтлагийнхан хамтлаг болооч байсан балмацтай. Тэгэл чи юм рэп хийгээч энэ төр гэл би ч явах тэгэл хийх гээд ерөөсө болдгоо. Тэгэл яг 10 сарын 23-нд л анх тайзан дээр гарсан юм а би балмацтай. Тэгэл тэр үе зүгээр окей. Ер нь рэпер болох хэрэгтэй байна. Тэгээ нэг үгэлж үзээд. Тэгээ жоох өөртөө ихтгэлгүй байж байгаа шүү дээ тэр үедээ. Тэгээ нэг 2 дахь 3 дахь тайзан дээр гаралтаас илүү гайг болоод. Тэгээ одоо бол одоо үгүй яагаад рэп хийх болсон шалтгаан бол айгу юу штэ. Сайн штэ зүгээр л рэпер яагаад болохгүй юм рэпер болчихъя гээл тэгэл болчих штэ тэр штэ амар. Анхныхаа дуу гаргаж ирсэн мэдрэмжээс хаваалцаж байна. Бүр анхны дууг би өөрөө хийжсэн. Марзан тэгэл одоо үгүй хамгийн анхны дууга хийчээд бүр одоо юу юм бэ? Хамгийн анх бол Стамина гэдэг манайх Playtime өнгөрсөн жил орох гэдэг нэг хамтлаг байсан. Тэгээ тэр хамтлагтаа анхны дуугаа хийжсэн. Тэгэл яг гоё штэ. За ингээл гоё дуутай болчихё те. Гоё дуулах дуутай болж. Сэтгэл хөөрөл баясаалтай анх тайлбарлах юм ингээл амар догтлжсэн. Тэгээ одоо бол тийм догтлох юм байхгүй. Зүгээр хэмээлттэй болсон уу? Тийм зүгээр энгийн л. Анх тайзан дээр юу гарч ирсэн сэтгэлдээс авалцаж. Playtime анхны чинь тайз байсан уу? Анх нөгөө Балмадын 2 жилийн биш тэрний өмнө Балмад нэг тоглолтын дээр тоглоо. Тэгээ би хамгийн сүүлдээ хаалтынх нэг дог дуулахаар болоо. Тэгээ өглөхээр болоо. Тэгээ анхудаа өглөж байгаа манай ажлынхан ингээд тайзны урцах гэсэн. Тэгээл айгу дэмжээл тэр үед айгу би айгу муул өглөж байгаа штэ. Ямар ч туршлага байхгүй. Тэгэл яг хүмүүс дэмжүүлээл. Тэгээ яг амар санаа зовоод тэг жоохон өөртөө итгэлгүй байгаа штэ. Тэгэл анх айгу гоё хэрнээ давхар айгу хэцүүсэн. Ангшаас одоо юу гэдэг сэтгэл төвшсөн. Тэгэл амар зовлонтой штэ. Нэг сайхан бол байгаагүй тэгтэй хаа. Таагүй. За ямар үед одоо ажлын бүтээмжтэй арай их гэдэг вэ? Миний хувьд орой суугаад ирэхээр орой суугаад юм ихээр гараас аяг их юм гардаг байхгүй юу? Миний хувьд юу штэ. Би бол нэг өглөөний хүн одоо юу гэдэг болжмор бол биш. Шар шуу бол биш. Нэг тийм дундын шуу байгаа байхгүй юу? Бүр third bird гэдэг нэрлээд идэг. Монголд яг яаж орчуултыг. Тэгээд би бол нэг 9-гээд сэрчдэг угаас юу ч гэсэн. Тэгэхээр миний ажлын бүтээмж бол 10 цагийн үед айгу анхаарлал айгу сайн байдаг. Тэгтээ сүүлийн үед бол яг ажлын бүтээмж юм бол тэгэл ер нь л оройноос бус үед бол одоо юу гэдэг 12 өнгөрчүүл болж чадахгүй яа тэгэхээр өссөөс үг ядраад 9-ээс сэрчдэг болохоор тэгэхээр тэгэл бусад үед нь бол одоо кофе жоохоо болцсон гэлгүй бусад үед нь бол байнгын л ер нь гайгүй итгэвтэй байдаг зөв гайгүй хоол идээд тэгээ сайн унтаж амарчсан байх юм бол эдэн цаг. Хамгийн оргил дээр гэх юм бол 10-аас 12 цагийн үед бол ном уншихад бол хамгийн сэргийг айгүй хурдтай уншдаг айгүй сайн ойлгож авдаг. 10-аас 12 цаг л юм. За ирээдүйд ер нь ямар уран бүтээлчтэй хамтарч дуу гаргахаа гэж бодож байна. Хүсэж байна. Хүсэж байгаа ч юм алгатаа. Тэгэл юу л юм бэл ч айгүй сайн ингээл өөрсдөө ингээл одоо ч ингээд зүгээр нэг үглээд эхэлсэн ч юм уу. Тэг эхэлчихээр хүмүүсээ таньдаг болчдаг. Тэгэл яг та зүгээр найзууд хамууд гэж ярьдаг ч болцсон. Тэгэл тэр хүмүүстэй чи хизээл бол хизээл болж нөгөө л өөрсдөө за ийм дуу байна чи энэ дээр орох уу? Ийм байна тэрэн дээр орох уу? Тэгэж би нөх өөрөө
одоо би чамтай л байгаа юм ингээд нэгдүгээр тэгээд яваад их дургу хоёрдугаар ихэхгүй угаасаа. Тэгэхээр тэгэл өсөөсөө хоорондоо би бинтэй уулзраад гоё vibe нийлж байгаа хүмүүс байвал тэгэл хоорондоо дуугаа ичэн шүү дээ. Тэр шиг одоо за би яг тэр л хүнтэй дуу хиймээр байна гэж амар хүсэл бодоод байгаа юм байхгүй. Тимсэн хүмүүс гэж бодсон. Аха. За одоо амьд хөгжмийн хамтлагтайгаа дуулах ганцаараа рэп хоёр нь ямар ялгаатай вэ? Амьд хөгжмийн хамтлагтай дуулах илүү гоё шүү дээ. Амьд хөгжим илүү гоё дуурдаг. Яг бодит ингээд бодитоор амар гоё дуурдаг. Тэр хүмүүсийн одоо тэр хүмүүс чинь би мэдрэх хэрэгтэй шүү дээ. Нэг бөмбөрчин тэнд тоглож байгаа тэнд баскетаар энд ингээд синт тоглож байгаа би тэр хүмүүстэй огтлцоод мэдрэх хэрэгтэй. Тэгээ өөрийнхөө хэмнэлийг ч гэсэн голд нь оруулах хэрэгтэй болохоор илүү ур чадвар шаардлагатай. Ганцаараа бол өглөхөд бол бит угаасаа явдгаар явж байгаа. Тэгэл би тэгэл үгээ мэдчих юм бол зөвөр өглөхөд амар зүгээр даваа болон сул талын хувьд ярих юм бол ганцаараа байхад бол үүрэг хариуцлагаараа багтай хамтлагтай байх юм бол тэр чинь хамтлагийн одоо obligation тэр нэг би хамтлаг тэр гүйцэтгэх үүрэг өрөөл гэдэг юмнууд ингэ явчихтай. Тэгэхээр тиймэрхүү байдлаар. Гэхдээ яг хамтлагийн үед бол бид нар бол бусдаа байгаа. BLMD болон Sex цагаан баг гэдэг. Би бол хамтлагтайгаа хамт бол байх байгаа. Гэхдээ яг хамт уран бүтээлээ бол хийгээд явна. Тэгэхээр ялгаа нь бол нэг тиймэрхүү. За гарч одоо үзхийг хүсдэг тайз байна уу? Тим тайзан дээр гарах юмсаа ингэ байх. Би ер нь амар юу яадаг шүү дээ. Одоо технис ингээл амар мөрөөдөд суугаад юм биш байхгүй юу? Угаасаа нэг тийм мөрөөдөх шаардлага байхгүй юм чи хийчихэд болно шүү дээ. Тэгэхээр ингээл мөрөөдөл за ингэлцтэй амар гоё доо ингээл гэхийн оронд харин эсвэргээр одоо би яг одоо юу гэж чадах юм бэ? Өнөөдөр би яг юу гүйцэтгэж чадах юм? Өнөөдөр одоо progress тэр үйл явц нь аягүй сайн басна шүү дээ, үр дүн нь ш. Тэгэл хэрвээ үйл явц чинь сайн байгаад би өнөөдөр сайн юм хийгээд сайн уран бүтээлүүд хийгээд ч юм уу. Энийг бол өнөөдөр ингээ сайн сайхан байгаад лах юм бол өсөөс үгээрээдүүд тайлбартай гарна шүү дээ. Тэр нь ч амар за би яг энэ л тайзанд гарчвал амар та гэж бодож тайзал байхгүй. За өөрийгөө нэг дуугаар нэрлэж гэвэл ямар дуу ах вэ? Шээ. Тэгвэл амар олон дуу тэр байна. Яг нэг дуугаар нэрлээ. Наач бол хэцүү асуулт байна уу? Шууд ингээд хэд бол хэцүү юм байна. Айгу олон дуу сонсдог болохоор одоо ямар дуу гэх юм бэ? Юу юм бэ да? Багламдын юу юм бэ? Ирээдүй ирээгүй гэдэг байхгүй юу? Тэр дуу бол одоо би одоо амьдралын одоо би баримтлагыг тэр хүсдэг зарчмаа ч юм уу тий. Тэр хүсдэг мэдрэмжэл тэнд яг өөрөөр гаргаж өгсөн. Тэгэхээр тийм багламдын ирээдүй ирээгүй л дуу. Өөр миний л дуу юм байна тэгвэл. Сүүлийн үед шинжлэх ухааны чиглэлийн номнуудыг уншиж байгааг сонсон. Ямар номонд хамгийн дуртай вэ? Хамгийн дуртай ном одоо уншсан номнуудаас ярьж байна уу? Яг уншснуудаас хамгийн гоё гэвэл сүүлд одоо Ювал Нова Хараригийн 3 цуврал ном бол давгүй байсан. Бүр хамгийн гоё нөх юм бол одоо сүүлд уншсан хамгийн гоё ном Order of Time л байна да. Карл Ровелигийн онлайн физик ном баггүй цагны талаар цаг гэж үе гэдэг талаар. Тэгээ тэр айгу гоё ном. Гэхдээ би яг нэг ангилгүй маа тэр ном гоё тэр ном юм биш. Яг тэр айгу олон ном уншаад болохоор тэр дундаас ингээд шууд ингээд за энэ ном л амар тусраа гэж хэлчихэр ном алга ер нь тэгэл айгу олон ном дундаас айлын хэвтгээл бүгдээрээ надад тусалж байгаа юм чи. Ном унших нь одоо бяцлагж байгаатай адилхан гэж хэлсэн байсан шүү дээ. Одоо хүн бяцлал хийхээр ч одоо ингээд баг юу ч чадахгүй ингээд баг ертөнтөөс ингээд тасарсан гэсэн үг шүү дээ. Тэгээ ном уншихаараа чи бас өөрөө яг тэгдэг гэсэн үг үү? Яг өөрөөр хэлбэл тайлбарлах уу? Ийм л гэсэн үг л одоо шинэ бид нар бол ингээд өөрөө өөрсдөнтэйгээ ингээд ганцаараа цагийг ингээд өнгөрөөхөд аяг өрцөөдөг шүү дээ. Одоо үгтэй ганцаараа хэр барахтай цагийг өнгөрөөдгүү гэх юм уу? Тэгэл байн гэж юм бодож байдаг эсвэл байн гэж өөр хүмүүстэй ингээл юм ярьж байгаа ингээ байж. Тэгээд ном уншихаар яг тэр нэг тухайн тэр мөрүүдэд ингээ төвлөрөөд тэгээ өөр юм бодохгүй өөр юм мэдрэхгүй тэр номоо л ажиглаж байгаа шүү дээ. Тэр нэгсд өөрөө өөртөө хоёулахны цагийг өнгөрөөж гэсэн үг шүү дээ. Тэгээд тэр утгаараа зүгээр бусад юмнаас хөндөрж гин тэ. Зөвхөн тэр нэг мөрнүүдэд анхаарал хандуулж гэсэн утгаараа яг бяцлал болж харж байгаа байхгүй юу. Тэр нь ингээ шууд ертөнцөөс татвараад байдаг ч юм бол байхгүй л та яхав. Зүгээр тэрүүгээр илүү бяцлал төвлөрөл гэсэн үг. Зүгээр. Тэгээ бяцлал гэж ойлгож болно л зөв. Нэг их айгу олон тийм нэвтрүүлэгт ороод идэв юм билээ тий. Тэгээд яг нэг хүчлээ болох хүнээс өөр шин талаар хэдэн одоо яг хувь хүний чинь талаар хэдэн асуулт асууя гэж үзье. За дуртай кино байгаа юу?
дуртай кино гэдэг хэлэхээр юу юм бэ? Багада би Blade үздэг байхгүй юу? Marvel-ийн хамгийн анхны R-rated movie. Яг цус мус гардаг, юм тасарч масардаг те. Яг хүүхдэд зориулсан юм Marvel кино биш. Тэгээ хамгийн дуртай кино Blade байсан юм байна лээ. Тэгээ том болсон чи яалч юм pop culture-т айгуу татагтаад бүгдний эзэн интернет дуртай болсон. Ер нь үнзгийн кинонууд бол үзэх дуртай. Nolan-ы кинонууд ч юм уу. Эсвэл Hitchcock-ийн кино шиг Hitchcock-ийн тийм нэг юунууд сүүлд нь ингээд хэрэг явтал тайлбардаг плот кино байдаг шүү дээ. Usual suspect юм байна. Би дандаа unusual андарч хэлээд тийм usual suspect кино байдаг. Сүүлд нь хамгийн хэрэглэн тайлбар. Тийм тэр кино айгуу. Ер нь айгуу олон кино байна уу? Яг нэг бас хэлж чадахгүй л хэцүү л. Нэг баатрын дүрд ор гэвэл нь ямар баатар ах вэ? Хөвөлтэн киноноос ч юм уу, эсвэл зүгээр киноноос ч юм уу. Би айгуу сон дандаа Wolverine бол гэж боддог гэсэн байхгүй юу? X-Men-ий. Яагаад юм бүү мэд амар хурдан идэгдэг. Тэгэл яагаад ч амар berserkтэй нэг юм хурдан шаламгаад байл нэг хүмүүс алаалтай дайманд яваал те. Угсаа нэг тийм Freud хэлдэг шүү нэг хүнд хоёр хүсэл байдаг гэдэг. Тэгэхээр зөвхөн Freud-ийн онолтой libido буюу сексийн дурсал, thanatos буюу алах дурсал те. Тэгвэл миний тэр thanatos л байсан шүү ингээл дайманд яваал хүмүүс алж малаа те. Тэгээ өөр өөхгүй юм чинь. Тэгээ тийм Wolverine болж нэг амар төсөөлдөг. Тэгээ Wolverine болох амар хүсдэг ус. Тийм Wolverine л. Кинонд тоглох санал ирвэл тоглох уу? Бүү мэд ямар киноноос л хамаарах л үү. Тэгээ тоглох байл үүтэй давгүй зохиол надад таалагдсан бол. Fortnite ч тоглох уу? Porn industry Монголд гэхдээ байхгүй л дээ. Байх юм бол porn industry ч айгүй том мөнгөний индастри шүү дээ. Тэгтээ тэгэл why not you know. Why not you know. За дуртай хаал. Дуртай хаал. Дуртай хаал айгүй хэцүү юм байна. Чаахан юм байна. Би аргийн чаахан айгүй хийдэг байхгүй юу. Будатоо гэж нэрлэдэг та одоо тийм будатоо дуртай. За тэгвэл дуртай өнгө. Дуртай өнгөө. Ямар сони юун дээр ингээд Instagram ч юм уу янз бүр ингээд юм дээр би ингээд purple өнгө ингээд гаргацдаг. Тэгээ хизээч өөрөө purple өмсдөггүй. Тэгээ unconsciously энэ ухамсаргүйгээр purple өнгөнд дуртай юм шүү. Тэрнэл яагаад. А зөвөр өөрийн өмсдөг өнгө гэх юм бол хар юм саарлаа гэх яг хэрэгэлдэг өнгө гэх юм бол. Тэр хүнд нэг юм хоёр өнгө баг шүү. Conscious өнгө байгаа нэг оюун санаанд. Гэхдээ ингээд бусдад дэлгэхээс ичдэг. А тэгээ өмсдөг хэрэглээний нэг өнгө гэж байдаг. Тэр нь бол хар саарл. За дуртай хөдлөл. 100 юу штэ. Ер нь улаан хотод бол 100 бол хамгийн давгүй. Хүн багтай, төвжрээгүй тий. Тэгээд хүсснээ өмсөө явчих болно. Цуцаавч өмсөө яваад байхгүй. Стресс багтай. Ер нь тий ажил хурдан явдаг тий. Стрессгүй болоод л туртай бах та. За дуртай амтан тэгвэл. Амтан одоо хэцүү. Ямар амтан туртай юм бол мууран туртай. Бүдүүн мууран туртай. Залхуу бүдүүн мууран. Залхуу багцмаа. Яг нэг хүмүүн тоодгүй, амтан дэжээдгүй. Манай хуучин найз хүн мууртай байсан. Юм бүдүүн мууртай. Тэр нэг хүмүүн тоодгүй. Хүмүүн чи ингээд эрхлүүлэгч дургу. Тэр нэг юм бүдүүн. Тэг ингээд бүдүүн муур гоё ингээд байж дэгтэй ямтай. За дуртай гариг 7 хоногийн нэг өдөр. Дуртай гариг уу? Юу юм бэ? Уул нь за бодол та дахиад хоёр янзаар хавах гэдэг шүү дээ. Хэрвээ зүгээр ингээд нийгмийн стандартаар нийгмийн оронд авдсан бол хагасан бүтсэн бол хүн болгон дуртай шүү дээ. Амарч байгаа учраас дээ. Зүгээр тоотоор нь явах юм бол 4 өдөр аягүй зүгээр надаа. Яг ч юм 4-ийн тоо аягүй содон санагдаад байхгүй. Тэгэхээр 4 өдөр. За дуртай спорт байгаа юу? Спорт байгаа сакс үздэг. Сакс үзээд гэхдээ удаагүй 5 жил болчих шүү. Өөрөө тоглодог. Яг айхтар тоглохгүй. Яг хүмүүс тоглоыг бол тоглоно шүү дээ. Тэгэхээр тоглодог гэдэг чинь нэг тоглодог гэх юм бол айгу сайн тоглодог хэлэх гээд байгаа шүү. Тэгээ тоглодог гэж хүмүүс энэ сайн тоглодог гэдэг. Зүгээр л тоглодог. Тэр нь сайн бол тоглодог, сонирхдаг гэсэн. За YouTube дээр юу нэг хэрэг цаг зарцуулдаг бай. YouTube үзэж юу? Хууч аягүй үздэг өст. Бүр 5-6 жилийн өмнөд бүр YouTube дээр амьдрдаг өст. Зүгээр YouTube-ийн бүх бичлэгийг үздэг. Бүх бичлэгийг жоох ингээл watch mojo энэ төр гэл тийм одоо янз бүрийн юмнууд аягүй үздэг байж байгаа. Одоо болчихсон шүү дээ. Яагаад ч юм нас явцсан юм уу гэдэг. Гинтл болсон шүү дээ. Одоо бол баг илүү мэдээллийн юмнууд үздэг болсон. За хамгийн дуртай утасны аппликейшн. Хамгийн дуртай утасны аппликейшн уу? Одоо Instagram л юм да.
Тийм. Instagram л. Одоо очиж үзхийг хүсдэг газар байна уу? Би нөө юу найзхантайгаа ярьдаг байхгүй ийм газруудаар очивол зүгээр. Бид хоёр эхлээд би ингэж утас эхлээд хятадтай энэ төр даоист сүмүүд байдаг газрууд. Одоо юу гэдэг нь даоист сүм биш ээ зүгээр л юм. Жуанцуу ч юм уу, лаоцуу гэдэг том философч зүгээр ингээд очиж бяцлах гэсэн ч юм уу тийм. Тийм даоист газар гэх юм бол зүгээр юм. Уул нуруу муруу байхгүй. Сүртэй юм. Зүгээр л байгалийн. Гэтэ энерги нь өөр. Айгу тийм spiritual сүнслэг. Тэгээ тийм газруудаар эхлээд очиж байгаа. Ер нь тийм сүнслэг газруудаар л айгу очих хэрэгтэй шүү дээ. Яг ч юм. За амьдралд юунаас таашаалдаг вэ? Амьдралдоо зөндөл юмнаас таашаалаа шүү дээ. За амьдрал Жишээлбэл хамгийн зөв ерөнхийдөө бол ийм нас таашаал авч байгаа. Айгүй их ингээд стресстэй байгаад асуудалтай байгаад зовсныхаа дараа тэр ингээд асуудлаас ангижрах юм бол таашаал аавна. Амар ингээд төвхтэй одоо чинь би өвчтэй байж байгаа гинт чи явах зүгээр идэгэн шүү дээ яваа да. Тэгэх юм бол гоё болно гэдэг ч юм уу те. Гэтэ ер нь тэгээд хамгийн таашаал авдаг юм бол сексис хамгийн их таашаал аавна. Хоол. Нойр. Тэгээд ямар нэгэн тийм асуудлаас ангижрах. Зовлонгоос төр зур ангижрах. Гэтэ буцаад мэдээ зовно л та. Гэтэ тэр үед айгуу тийм ангижрахаар айгуу гоё байдаг. хэр их стресстэй вэ? Нэг айхтар их стресстэй. Гэхдээ стресстэй шүү дээ хүн юм чинь. Ажлаас ч стресстэй. Янз бүрийн юмнаас болж стресстэй. Хаяа стресстэй юм аа. Хүмлэг ер нь яг яаж тайлдаг вэ? Хөгжим сонсох чинь ер нь хамгийн баг юу юм шүү. Хүмүүсийн одоо дунд хамгийн түгээмэл арга юм шүү дээ. Тэгээ хөгжим сонсох надад бол нэгдүгээр нөлөөлдөг. Хүнтэй ярилцах. Тэгээ хүнд гомдлчоор аягүй болчдөг шүү дээ. Тэгээ гомдлох уул нь хэрэггүй л дээ. Тэгтээ яг зөвөр хүнд гомдлуулах аягүй. Тэгээд дээрэс нь одоо яа тийм бүр үнэхээр амар стресстэй бол ойлол болон зүгээр шүү дээ. Тэгээ би нэг айхтар хөөлж чаддгүй маа. Уул нь ойлол зүгээр юм шүү. Эмхтэн шиг ойлцдаг бол тээ. Тэгэл тий. Тэгж тайлах юм. X-тэй юм биш үү те? X-нүүд байгаа. X-нүүд байгаа. X-нүүд. Хүн юм чи. Одоо тэгвэл найз хүнтэй. Одоо найзтай. За тэгвэл анхны болзооны хадлаар хөгжлөөд дурсаж байсан болтойртох. Тэр айгу удаа найзад байсан. За. Жил гарам. Айгу бүр амар сайн найз. Хэрэгтэй юм хэрэгтэй. Тэгээ анхны болзоо битэр зөв найзад байхдаа уулзж байгаа шүү дээ. Тэгээ яг тэрийг анхны болзоо гэж бодох юм байна. Тэгэл битэр нэг газар айгу гоё нар мар ингээд мандад занддаг. Жаргаж марахыг хардаг газар байхгүй сүртэй. Тэгээ тэндээс суугаал тэгээд битэр пиав авцсан. Пиав ууц суугаал. Тэгээд миний үрдээр сууж угаал тэгэл. Анх удаа би нэг найзууд биш байдлаар харж би нэг үнсэж үзэж байгаа байхгүй. Тэгээ хокордлес саасаар. Айгу сонирхол юм байлээ. Тэр бол тийм эвгүй. За энэ одоо энэ асуулт маань нэвтрүүлэх юм одоо брэнд асуулт тахгүй юу? Тэгээ one night-ын талаар ямар хавталтай байдаг вэ? Хуучин бол зүгээр гэж боддог байсан. Тэ одоо бол зүгээр юм шээ. Ер нь тэгээд гол нь над окей за one night байлаа тий. Одоо бол одоо шин one night хийчлээ гэж бодоход нөгөө нэг цаана байгаа хүнийг амар гимтэн одоо юм өвдөх юм уу? Сэтгэлээр амар шахтлуулна шүү дээ. Тэгээд тэр чинь ингээд амар гоё ингээд тогтцсон байсан за нэг харилцаа байлаа гэж бодъё л доо. Чинь одоо ямар ч ингээд юун ч дутхгүй пазл байлаа гэж бодъё тий. Тэгээд тэр чинь амар олон хэсэг ингээд алдчихсан гэсэн тэр пазл юм. Тэгээд дахиж хизээч тэр нөхөхгүй. Тэгэхээр харилцаагаа тийм болгочих юм бол тэгээд амар асуудалтай тэгээд тэрнээс болоод одоо бол one night бол тийм шүү. Бити one night хийгээрэй. За тэгвэл ингээд байж чадахгүйгээр заяа амьдрч чадахгүй 5 зүйлийг нэрлэж. За физикал юмнууд бол хасчээ те. Ус мус юу ч үт те. Тэрийг оруулахгүй. Нэрийг хөгжим байхгүй бол хэцүү те. Хөгжмөгүй бол амьдрахад бол үнэхээр хэцүү. Юм уншихгүй бол амьдрахгүй юм байлаа би. Ер нь унших гэдэг байхгүй дандаа. Хөгжим юм уншихгүй бол тэгээд амар хэцүү юм байна. Секс хийхгүй ажиллахгүй. За хоол амттай юм ч бас гоё шүү дээ. Тэгээд хамгийн сүүлийнх нь ярилцах юм да хүмүүстэй. Хүмүүстэй ярилцахгүй яаж амьдрах та амар хэцүү шүү дээ. За хамгийн их мөнгө зарцуулдаг зүйлч байгаа бол хоолоо. Тэгээ уул нь ингээд амар турах юм шиг харагдаж байна тий. Аха. Амар хоол иддэг тэгээд.
процесс хэлэлцээ хорт юм л. Өдөрт их таалдаг. 3 4 мөр болно яа. Ер нь амар ихтэй бай снэк голор нэс мэт. Тэгээд амар халахдаг амар хөдөлгөө байдаг болохоор сүнэж манайгаа тэгээд итгэхгүй яагч тархалдаг. За маань нэвтрүүлгийн үзэгчдэд зориулаад нэг фристайл явж өгч болох уу? Байхгүй болохоор чинь за би өөрөө аяа аваад гаргачих заяа. Би харин нэг хөгжим саяхан хийжсэн байхгүй юу? Тэгээд ингээд зүгээр айгуу явахаар ч амар awkward тахгүй юу? Тэгэхээр зүгээр фристайлын тийм. Окей. Яаж фристайл хийж болно л да ер нь бол. It takes 15 second 15 секундын дараа одоо фристайл гэнэ. Окей. Хэрэг сонсох юм бол та гайгүй сонсох байх үү тийм ээ. Тэгэхээр яг фристайлын хувьд нөгөө нэг хүмүүс тэгдэг штэ нөгөө өмнө бичсэн юм аа ингээд ярьчдаг уншичдаг штэ. Right? Тэгээ би бол яг тэгж бол фристайл хийдгүү. Тэрүүгээрээ флекс хийчихье. Тэг миний хийчихсэн аяхгүй юм. Өчигдөр уржиг дээр хийчихсэн. Яа. Толгой дотор янз бүрийн юмнууд бодогдсон тэгсэн ч гэсэн миний хэлэх гэсэн зүйл зарим хүмүүс фристайл гэдгийг заавал толгой сүүл холбох гэж ойлгодог. Яг үнэндээ фристайл ямарч байх нь зөвхөн миний ганц толгойн толгой дотор ямар үгнүүд яаж хэлж өөрөөсөө байгаа гэдгийг хинч мэдэхгүй. Тиймээс харин бичсэн зүйлээ уншина гэвэл яан вэ гэхээр амьдрал гэдэг зүйл бол ерөнхийдөө зовлон тэгээд ад жаргал. Зарим хүмүүс үргэлж зовно гэж боддог, зарим хүмүүс үргэлж жаргахын төлөө явдаг. Тэгсэн ч гэсэн энэ хоёрыг нийлүүлэхгүй бол хизээч бид нэр жинхэнэ утгаараа амьдрахгүй. Тиймээс бүх зүйл үргэлжилж байна, амьдралд үргэлжилж байна. Бидний үеийн үрийг төлгөрчилж байна, үннийг үргэлж хэлж байна, худлыг хойноч ирж байна, үнэн үгийг үргэлж хэлж байна, толгойг үргэлж хэлж байна. Хараал зүрхэл шүдэн дээр байна, үхэл нүдэн дээр байна, сэтгэл санаа үүлэн дээр байна, бие минь нүдэн дээр байна. Хараал зүрхэл шүдэн дээр байна, үхэл нүдэн дээр байна, сэтгэл санаа үүлэн дээр байна, бие минь нүдэн дээр байна. Тэ иймэрхүү байдалтай л байна да. Яг сая нэг vibe нь бүрдэхгүй болохоор фристайл хийж байгаа юу гэдэг юм бэ? Яг хийх ёстой юм чинь баг миний ажил болчиход шүү дээ. За одоо байгаа гантлог 10 жилийн дараах гантлог ер нь ямар байх вэ? Ер нь ямар байна гэж төсөөлж байна? Сонин л юм байлээ. Ямар ч байсан өөрчлөгдсөн л хөгжсөн л баймаар шүү дээ. Тэгэд ямар талаараа гэхээр хөгжин гэхээр одоо юу гэдэг санхүүгийн ч юм уу одоо юу гэдэг том карьертай болоод ингэх ч юм уу тийм байвал мэдээ сайн. Тэгээ гол хөгжлөн тэр нэг сүнсний хөгжил байгаа байхгүй одоо юу гэдэг сайн хүн болох, зөв хүн болох гэх юм уу? Одоо бусдыг ойлгож илүү сурах те. Өөрөө ойлгохаас илүү. Өөрийгөө намайг хүмүүс ойлгосоо гэдэг хаас илүү. Бусдыг ойлгож сурах, бусдыг гомдоохгүй байх. Жинхэнэ утгаараа хүнд өгч сурах ч юм уу. Тиймэрхүү юмнууд бүр амар одоо юу гэдэг. За 10 жилийн дараа магадгүй ингээл хөгжим хийсээр бол би алтартай болох ч юм уу ч юм мэдэхгүй шүү дээ. Тэгээ миний карьер ямар ч байж болно шүү дээ. Гэхдээ тэгээ гол нь яг тэр хүн өөрөөрөө олсон уу? Өөрөөрөө яг одоо юу гэдэг хэр сайн хүн байх юм те. Сайн байж чадсан уу гэдгээр л сайн хүн байхын төлөө л одоо 10 жилийн дараа сайн хүн болсон байвал те болж байгаа гэж ойлгоод байгаа шүү дээ. Хамгийн гол нь л тэр. За баярлалаа. Бидний хөтөл ингээд интервьюд өндөрлөж байна. За тэгээд хамт исэн үзэгчтэй баярлалаа. Мөн бидний урилгыг хүлээж авч ирж гоё яриа өгсөн танд баярлалаа. За баярлалаа. Өрсөнд баярлалаа.